Амьдралын нуугчаанд хөл алдалгүй. Сексуалун асгахад туслах нэгэн чухал сургаалыг хэлж өгье. Энэ хорвоо дээр хүн мэдхгүйгээсээ биш, мэддэг атлаа гаргадаг жижигхэн алдаанаасаа болж амьдралаа сүрүүлэх нь бий. Чимээ энергүүгээр азгуурхнаар амьдралыг ч мөхөөдөг 5 алдааг хизээч битгий гаргаарай. 1-р өөрийн хүсэл мөрөөдөл ирээдүйн төлөвлөгөөг хаа таарсан газараа хэн хөнгүү дэлэлж битгийэр. Төлөвлөгөө гэдэг чимээгүй байдалд биелэх болдог юм. Ама хам хийсэн завстагийн дордоггүй гэдэг үгийг ямагт санаж яв. Эхлээд хийж бүтээ, үр дүнг нь гарах, түүнийхээ дараа л бусдад хэлж болно. 2-р бусдын завзан зүдүүр асуудал руу өөрийнхөө хувь заяа мэт толгой нүцгэн битгий үсэрч ор. Хүнд туслах, сэтгэл гаргах зөвч гэлээ. Бусдын өвдөлтийг өөрийнх мэдтээж амьдарч усахгүй. Тэгэхгүй бол нэг л өдөр чи өөрийгөө гээчгсэн, бусдын асуудалд живчгсэн байгаагаа мэдээд харамсах болно. 3-р хүн бүртээ хэтэрхий дотносож, хэн нэгэнгүүгээр амьдарч чадахгүй мэт битгий дасч наард. Дотн харилцаа бидрэн хүлээс биш юм шүү. Ухаалаг, төлөвсөн харилцаа бидэг бие биесээ хамааралтай байх дээр биш, харин бие биенээ хүндэтгэх дээр тогтдог юм. 4-р олж байгаагаасаа илүүг битгий зарцуул. Энэ эхэндээ жижигхэн зүүж мэт санагдавч яваанда чиний хүзүүг орох гогцоо бозон хувирдаг. Мөнгө гэдэг эмх цэгцтэй газар тогтдог вид. Боломжоор энгийн амьдр, тэгвэл чи чөлөөтэй амьсгалж чадна. 5-р хамгийн чухал нь таарсан хүн бүрээсээ мөнгө бүүзэй. Бас хаа таарсан хүндээ мөнгө битгий зээлүүл. Өөр гэдэг нөхөрлөлийг сүйтгэж, хүндлэлийг өгөөхийн амар амуусан амьдралыг чинь байнгын сэтгэлийн дарамт тулууж хувираадаг юм. Удаан ч үсэн өөрийнхөө хүчээр, үнэнчээр өргөй чөлөөтэй амьдрах нь хамгийн дээд жаргал юм шүү. Хүсэл мөрөөдлөө нууцалж, сэтгэл зүйн хэл хязгаараа хамгаалж, санхүүгийн сахилга баттай байх нь чамайг энэ хорвоогийн шуурганд үл ганхах хүчирхэг нэгэн босгоно.